Мэргэжлийн ялалтын ерөнхий газраас өнөөдөр зүүн аймагуудад хэрэгжиж буй замын байгууламжид хийсэн шалгалтын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2014 оны хувьд нийт 37 чиглэлийн 1886.4 км автозам гүүр баригдаж байгаачаа. Бид нар бол автозамын хяналт шалгалтыг хийхдээ лабораторийн бүх тэр орц норм гүйцэтгэсэн асфальт бетонын хүчилтаас нь дээж аваад лабораторид шинжилүүлээд лабораторийн дээжний лабораторийн үр дүнгээр шинжилгээний үр дүнгээр тухайн объектын чанар байдлыг тодорхойлж байгаа шүү дээ. Зураг төсөлтэй нь харьцуулж байгаа тийм ээ. Хоёрдугаарт нь замын тэр тухайн гүйцэтгсэн замаас нь бүх материалаас нь дээж аваад лабораторид шинжилээд шинжилгээний хариугаар бид нар бас тухайн замын байх ёстой стандарт шаардлагатай нь харьцуулаад дүнгээ гаргаж байгаа. Тэгэхээр шинжилгээтэй хяналт хийгдэж байна гэсэн үг. Энэ удаагийн шалгалтыг Өндөр хаан Мөнх хаан баруун урт чиглэлийн 177.9 км, Өндөр хаан Чойбосон чиглэлийн 95.4 км, Петрочайна Дачин Тамсаг компани газрын тос тээвэрлэлтийн хайрган хүчилттай 139 км замуудад хяналт шалгалт хийжээ. За ашиглаж байгаа материал нь яг битумыг хэлж байна л да. Тэгээ битум эвдэрсэн. Тэгэхээр тухайн хэсэгт тэр битум нь битумын хоёр үзүүлэлт нь муу гарсан ансын зам компани дээр тэгээд тэр хэсгийн асфальтыг бүрэн солих тийм шаардлага хангасан битумаар ахиж асфальт бетонын хүчилтийн асфальт бетонын хүчилт хийх тийм шаардлага тавигдсан байна. За нэг 3 км орчим байсан баха. Уг шалгалтаар илэрсэн зөрчил дутагдалд ямар арга хэмжээ авч ажиллах талаараа эх сарын 25-нд болох мэргэжлийн ялалтын ерөнхий газрын даргын зөвлөлийн хурлаар оруулан батлуулж шаардлагатай арга хэмжээг авч ажиллах юм байна.